Монгол улсын бас их хурлын түүхэнд маш чухал асуудал хэлцэж байгаа тул бас гишүүд маань нэлээд нухацтай хандаж нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа хаа гэж бодож байна. За өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Монголын төр засаг тогтворгүй хэврэг явсаар ирсэн. Өөрөөр хэлбэл Монгол улсын засгийн газрын дундаж нас 1.8 жил 17 дахь ерөнхий сайдтайгаа ажиллаж байна. Тэгээ Монголын төр засаг тогтворгүй хэврэг байснаар хэн очсон бэ? Монголын ард түмэн л хожоог. Энэний цаана ихэнхдээ гадаад дотоод том ашиг сонирхлууд хүслээ гүйцэтгүүлсээр ирсэн. Тэгэхээр бид нар энэ өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд энэ бий болсон төр засагт бас байгаа асуудлуудыг дүгнэж олон талаас нь сүүлийн 3 жилийн хугацаанд энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг, тогтолцооны өөрчлөлтийг хийх гэж бас хамтарч ажилласан. Хүн ном энэ дээр бол улс төрийн манлайлал үзүүлж, би бас хүн намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд 21 аймаг 9 дүүрэг нийт 160 гаруй сумаар бас намын дарагтаа намынхаа нөхдөдтэй ингээ хамт ажилласан. Ард иргэдээ энэ ойлголтыг өгч, энэ тогтолцооны өөрчлөлт хийгцээр Монгол улсаас дараагийн 30 жилд томоохон төслүүдэд явуулах, хөгжлийнхаа дараагийн шатанд гарах ямар боломжоор нэгдэх юм бэ гэдэг асуудлыг бид нар яриад, ингээд явсны хүчинд энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнгөрсөн 76 гишүүнтэй парламент баталж хийсэн. За одоо энэ шинэ 126 та парламент бол уг нь энэ том ололтыг бид нар цааш нь баттгаад ингээд аваад явах үүрэгтэй гэж харж байгаа. Тэгэхээр хүн намын хувьд бол хамтарсан засгийн газарт орохдоо анхнаасаа бол Монгол улсынхаа эрх ашиг нэг тавьж, үнэхээр энэ өнгөрсөн хугацаанд хөгжлийг боомлж исэн томоохон төслүүдэд хөдлөг ёо хамтарч, ард түмнийхээ амжиргааг өөдөн татъя, намынхаа эрх ашиг хоош нь тавья гэдэг. Ингээд намын гишүүд дэмжигчдод бас тодорхой эргэлзээ тэнэгэлзээ төрсөн хэдий ч улс орныхаа эрх ашиг нэг тавиад ингээд нэр төртөөгөр зүтгээд ажиллаж байгаа. Манаас намаас бас засгийн газарт ажиллаж байгаа хоёр сайд ч гэсэн ажил үүргээ нэр төртөөгөр гүйцэтгэж байгаа гэж харж байгаа. Шадар сайд Дор чанд хамгийн галтаа асуудал нь эрчим хүчний реформ. Өнөөдөр бид нар гаднаас эрчим хүч нефт гэдэг олон зүйлээр хараат байна. Энэ хараат зүйлээс салах гад бас томоохон зорилтууд тавиад ажиллаж байна. Боловсролын салбарт ч гэсэн бас томоохон өөрчлөлтүүд хийх гээд боловсролын тэгш хүртээмжтэй байдал чанарыг нэмэгдүүлэх, багш нарын бас үнэлэмжийг нэмэгдүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх гэдэг ийм олон зүйлүүдийг бас зорилтоо болгоод ажиллаж байгаа. Монгол Улсын засгийн газраас ч гэсэн 2026 оныг бас боловсролыг дэмжих үнэтэй холбоотойгоор жил болго зарласан. Тэгэхээр одоо ийм байдлаар одоо засгийн газар ажиллаж байгаа, үр дүн гарч байгаа ихнээсээ гадна дотноос ч гэсэн хөрөнгө оруулалтууд бас орж ирэх ихний ингээд далхмууд хийгдэж байгаа үед нь засгийн газарт ерөнхий сайд итгэл үзүүлэх хэсэг асуудал хэлцэж байгаа. Энэ бол утга агуулгын хувьд хоёулдоо холбоогүй харагдаж байгаа. Тэгэхээр энэ тогтолцоонд учраад байгаа. Одоо энэ хамтарсан засгийн газар хэрвээ ингээ огцорсон тохиолдолд дараагийн засгийн газар бол доктортой явна гэдэгт эргэлзээтэй байна. Дангаараач явахгүй, хамтраач явахд хэцүү энэ талцлууд. Өнгөрсөн хугацаанд ч гэсэн зарим нэг хууль батлагдахтаа 64-оор гарахад бас хүндхэн байсан шүү дээ. Тэр энэ засаглалын хямрал руу орох эрсдэл байна. Тэгэхээр ерөнхий сайд та яг энэ дээр өөрийнхөө байр суурийг хилээчээ. Цаашдаа энэ парламентын арчлыг бэхжүүлэх, энэ төр засгийг доктортой ойлгох, Монгол улсыг бас дараагийн шатанд нь гаргана гэсэн үзэл санаан дээр баттай байх уу? Энэ яг таны өөрийн байр суурь уу, бас нэгт танаа намын байр суурь уу гэдгийг бас тодтогч асууя. Баярлалаа. Тийм учраас би нухацтай хандах ёстой гэж үзээд энэ яг итгэл үзүүлэх асуудлыг одоо оруулж ирж ингэж одоо ярьж байгаа юм. Яг тэр ингэж бөөнөр ярихгүй бол тэгэл өстой нөгөө түрүү нөгөө заан ярьдаг шиг зарим нь дөрвөн хөлийг нь тэмтрээд, зарим нь гидсийг нь тэмтрээд, зарим нь хошууг нь тэмтрээд, зарим нь сүүлийг нь тэмтэрдэг гэдэг шиг байж байгаа л нэг шийдэл гаргаж байна. Тэгээ шийдэл гаргах амархан байдаг. Шийдлийн дараах үр дагавар өөрөө бараг засагдлаа. Тэгээд 4, магадгүй 8, 12 жилч болчих юм тохиолдол байна шүү дээ. Байна. Бусад улс орнуудын туршлага юм. Тийм учраас л одоо би ганцаараа шийдэл бас бүтэн гаргаж чадахгүй. Одоо парламенттайгаа ингээд нөгөө л одоо тал талаас нь ярьж дор бүрнээ нэг дүгнэлт хийгээд тэгээ энэ шийдэл маань дараагийн одоо эдийн засгийн болон одоо засаглалын хямрал руу явчихгүй байх тэр дотоод мэдрэмжтэй үлдэх
мэдээллийн нэгдсэн байдал руу одоо орох. За улс төр энэ ашигтайдаа гэж харж байгаагаас хойш татгал одоо ийм асуудал дээр л бид нар хүрч чадвал зөвшөлдөж чадна л та. Тэрнээс яг өнөөдөр ингээд шийдвэр гаргачвал дараагийн сонгуульд хэрэгтэй дээ. За ингэчүүл ер нь яг улс төрийн хувьд бол гой оноодоо гэж л хараад эхлэхлээр тэгэл бид нар нэг том агуулгаараа ер нь алдаад л идэм л. Том агуулгаараа тэгээд улс нь алдчихлаар бүгдээрээ л ер нь алдчихдаг, цаг хугацаагаа алддаг иймэрхүү зүйл болдгийм билээ. Зүгээр яг энийг би нэг 20-50-ыг бичиж явах үед олон эрдэмтэн судлаачтай уулзж исэн. Олон одоо бас ингээд улс төрчтэй ингээд уулзж явахд бол тухайн үеийнхэн шалтгаан нэг тийм сонин шалтгаанаас болоод замаасаа гарч яваал тэгэл тэр нь явсараа байгаад одоо засаглалын тийм одоо гүнзгий хямрал руу орцсон, хайрын цаг хугацаа алдсан. Тэгээ бүр сүүлд нь хэдүүлээ одоо уулзсангуудаа шалт дими юмнаас болоод хайр юмаа балжтэй л гэж бодоод л сууцгааж идэх юм л. Тийм учраас энийг хэдүүлээ талаас нь ярилцах хэрэгтэй гэдэг нь дүгнэлт төлдөөсэй л гэж боддог. Би дахиад хэлэхэд одоо жишээлбэл надад ингээл одоо энэ албан тушаалд хорогдоол. За тэгэнгүүтээ одоо нэг юм асуудал гарангуут нь тэрийг одоо ингээл нэг учиргүй нэг тийм одоо бүх хүнд нэлцаагаал. Тэгэл одоо нэг юм асуудлаас одоо ингээл нэг бэмбэгнээл ийм байгаад байгаа юм бол огт байхгүй. Би зүгээр дараагийн гарах үр дагаварт л санаа зовоод байгаа учраас тал талаас нь хэдүүлээ яриа хамтын шийдэл гаргачаал гэж байгаа шүү. Тэг энийг бас парламентын эрхэм гишүүд маань зөвөр ойлгоорой.